Сайн бацхан уу, сайхан үйлж байна уу? Би одоо онгоцны буудалд ирсэн нислэгээ хүлээгээд байж байна. За ер нь хотын амьдрал бол тэр чигээрээ цагийг амжих байдаг. Ер нь хотод амьдардаг хүмүүс байна. Ер нь бол ажлаас ажлын хооронд, уулзалтаас уулзалтын хооронд, хурлаас хурлын хооронд явж байдаг. Тэгээ ер нь өөртөө цаг гаргах боломж бол тон бага байдаг. Стрессээ тайлах, алжаалаа тайлах, амар зугаалах ийм цаг бол тон бага байдаг. Тэгээд их хотын ийм хүмүүсэд зориулсан одоо энэ хүлээлтийн бизнес гэдэг зүйл бол маш их газар авч байгаа. Жишээлбэл би өнөөдөр онгоцны буудал ихэд ганц хүний караокед орж ирсэн сууж байгааг та бүхэн харж байна. За энэ мэтэр одоо томоохон дэлгүүр, хоршоо, худалдааны төвүүд, за мөн офисын байранд, за одоо онгоцны буудал нислэгээ хүлээх танхимд бол одоо жишээлбэл ганц хүний караоке юм уу, массажны сандал юм уу, за мөн нөгөө хүүхэлдээ шүүрдэг тоглоомын машинууд бол олноор тавигдсан байгаа. Тэгээд цаг завгүй өдөржингөө яруу ажилтай хүмүүс жоох амар зугаалах ийм боломжийг олгож байгаа. Ийм зүйлээ бол одоо хүлээлтийн бизнес гэдэг байгаа. Одоо сүүлийн үед бол маш өрчтэй хөгжиж байгаа. Тэгээд та энд ямархан санаа бодолтой байна. Ер нь бас бизнесийн санаа бас дажгүй санаа байгаа үз гэж санд болгож байна.